Улсын хурлын чуулганы завсарлагын хугацаанд нэрвэрхий гишүүдээс ээлж бус чуулган зарлан хуралдуулах шаардлага, Монгол Улсын ерөнхийлөгчөөс гишүүдийн шаардлагыг дэмжсэн саналыг ирүүлсэн. Товчхондоо ээлж бус чуулган авилгалтай тэмцэх газрын даргаыг томилсон Улсын хурлын тогтоолыг хүчингүй болгох санал тавьсан. Авилгалын эсрэг хуулиар авилгалтай тэмцэх газрын дарга дэд даргыг чөлөөлөх огцруулах тодорхой үндслэлийг хуульчлан заагаад хууль зааснаас бусад үндслэлээр чөлөөлөх огцруулахыг хоригдсон байдаг. Зөвхөн авилгалтай тэмцэх газрын даргыг ч биш, төрийн аль чадны ямар ч албан тушаалтныг зөвхөн хууль заасан үндслэлээр албан тушаалаас нь чөлөөлж огцруулдаг эрх зүйн орчинд бид ажиллаж амьдарч байгаа. Ийм байхад хууль тогтоох төрийн эрх барих дээд байгууллага баталсан хуулиа өөрөө зөрчдөг байж боломжгүй. Өнгөрсөн хугацаанд уг саналыг Улсын хурлын даргын дэргэдэх зөвлөлөөр 2 удаа хэлэлцүүлсэн. Зөвлөлөөс хуулийн үндслэлийг хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа ээлжид бус чуулганы товыг тогтоох нь зөвлөлийг шийдвэрлсэнийг хэлье.